Орчин цагийн барилгын салбар үүсч хөгжсөний 89 жилийн энэ өдөр тохиож байна. Энэ босгон дээр албаныхан барилгын салбарыг олон улсын түвшинд алхам алхмаар ойртсон. Олон улсад хэрэгэлдэг бүх технологиг Монгол улс барилгын салбартаа нэвтрүүлсэн хэмээн дүгнэж байна. Орчин цагийн үеийн бүх мөрдөгддөг норм дүрм стандартууд за технологийн шинжилгээг бол энийг алхам алхмаар буюу нутагшуулах замаар хэрэгжүүлж байгаа. Тэгэхээр энэ маань өөрөө том ололт. Өнөөдөр бид нар аль ч улстай харьцуулсан тухайн улсад мөрдөгддөг, баригддаг бүх технологиг нэвтрүүлж чадсанаараа бас нэг энэ том ололт гэж хэлж болно. Үндсэндээ бол олон улсын барилгын ижил төрлийн ийм хөгжлийн төвшөнд дөхөж очсон. Өнөөдөр барилгын салбарт олон жил ажилласан иргэн аж ахуйн нэгжүүдийг шагнаж урамшуулж байна. Ийхүү барилгын салбарын хөгжил олон улсын түвшинд хүрсэн, өндөр технологи нэвтэрсэн хэмээн баяраа тэмдэглэж байна. Гэвч үүний хажуугаар энэ салбарт тулгамдсан багагүй асуудал бий. Наад зах нь эргэцэн орчноо тодорхой болгох. Барилгын хуулийн шинжилсэн найруулга батлуулах явдал байгаа. Ингэснээр бол зөвхөн барилга төдийгүй нийт энэ эдийн засгийн энэ салбар, дид үтсийн салбарыг хоорондоо уялдаа холбоог маш сайжруулах ийм тулгуур хууль гэж ойлгож байгаа. Барилгын тухай хуулийг улсын хуралд батлуулахаар өргөн барьсан байгаа. Энэ хуулиндаа ч гэсэн бид нар барилгын аюулгүй байдал чанарын асуудлыг бол тодорхой зааж өгсөн байгаа. Тэгэхээр хуулиа мөрдөөд бүгд аюулгүй ажиллагаанд анхаарал явахад бол энэ аюулгүй ажиллагааны талаар бас даваар өрөм буурч чадна гэж үзэж. Цаашлаад хөдөлмөрийн аюулгүй байдлыг хэрхэн хангаж ажиллах вэ гэдэг асуудал бий. 2012-оос 14 оны хооронд л гэхэд технологийн үйл явц зөрчсөн аюулгүй ажиллагааны дүрм алдагдсанаас 126 осол гарсан гэх мэдээлэл бий. Тиймээс хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах, цаашлаад барилгын болон барилгын материалын үйлдвэрлэл чанарыг сайжруулах, эргэцэн орчноо тодорхой болгох гэд энэ салбарын тулгамдсан асуудлыг зах зухаас нь дуртахад юм. Ямар ч тач барилгын хуулийн шинжилсэн найруулгыг улсын хуралд өргөн барьсан. Энэ хуулиар одоо салбартаа тулгамдаад байгаа асуудлыг зохицуулж өгсөн гэх мэдээллийг салбарын дэд сайд нь өгч байна.